одоо ажиллаа хийж чадахгүй байгаа энэ албан тушаалтангууд яг хариуцлага тооцохгүй байгаа юм. Чаддаг юм аа л хийх хэрэгтэй тийм бизнес бол бизнес. Хариуцлага тооцдог тогтолцоог л хүсэж байгаа. 2028 онд усыг хурлын төвшгүй. Энэ болохгүй байгаа зүйлийг бид нэр хэлдэг байх хэрэгтэй. Зүгээр л би дугаа сумааргүй. Үзэгчтэй бидний удаагийн ярилцлаганда за Монгол Ардын намын за залуу бас гишүүн мөгчөнтэй ярилцахад бэлэн боллоо. За бид цаг үеийн асуудлаар бол энэ удаагийн ярилцлаганда ярилцахыг хүсэж байгаа. За гэхдээ ер нь аль нэгэн намын одоо хүн гэхээсээ илүү за мөгчөн гэдэг энэ залуу хүний төлөөлөл гэдэг утгаар нь бид энэ удаагийн ярилцлаганда ярилцахыг хүссэн юм. За юуны өмнө урилга хүлээн авсан танд баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр эрчим хүчний сайд одоо та хариуцлага хүлээх ёстой, огцрох ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд за олон нийтийн сүлжээний таны шаардлагыг бол баггүй хүмүүс дэмжиж одоо шүүмжлэх нь бас шүүмжилж байх шиг байна. Тэгэхээр ер нь та энэ одоо хүнийг яагаад хариуцлага хүлээх ёстой юм бэ гэж үзэж байгаа. Ер нь шаардлагын тухайд. За тэгэхээр 2022 оноос хойш одоо эрчим хүчний сайдаар ажиллаж байгаа Чожил Сүрэн гэж хүн байгаа. Өмнө нь бол одоо бас л олон албан тушаал дээр байсан. Миний ерөөсөө гол одоо шаардлага хөрвүүлж байгаа гол одоо үндэслэл нь бол ерөөсөө яг зөвхөн Чожил Сүрэн сайд гэдэг юм биш. Миний хувьд бол ерөөсөө энэ Монгол Ардын намд тий одоо хэлсэд шинэ залуу боловсруучсан болж байгаагийн хувьд энэ дарга нар одоо ажиллаа хийж чадахгүй байгаа энэ албан тушаалтангууд яг хариуцлага тооцохгүй байгаа юм. Эдгээр нь ингээд улирын ингээд сонгогдоод байдаг нь ерөн зөв юм уу? Тий. Тэгээ ерөөсөө энэ л хамгийн гол сэдв. Тэгээ албан ёсоор нь хэзээ өргүүлэх вэ шаардлага? Би одоогийн байдлаар ерөнхийдөө бол нэгт хуульчд болон хоёрт бас намайг дэмжих залуучуудтайгаа бас ер нь холбогдоод явж байгаа. Төлөвлөгөөний хувьд ер нь залуучууд нэгдсэний дараа хуульчтай бүдэс судлаад дуусны дараа тодорхой хугацаа байгаа юу? Тодорхой яг тэдэнд гисэн юм бол байхгүй. Ямар ч байсан би одоо энэ 7 хоногт бол одоо холбогдох байгууллагт нь ямар ч зүгэн. Тэгэхээр ер нь яг өнөөгийн нөхцөл байдалд одоо ингээл бид холон хоног тоггүй те цахилгаангүй дулаангүй юм л нөхцөл байдалтай байна л да. Тэгэхээр эрчим хүчний салбарын одоо яг өнөөгийн нөхцөл байдлыг та ер нь юу гэж хардаг вэ? Яг би бол яг ийм эрчим хүчний одоо салбарын хүн биш. Би одоо эрчим хүчний юм байна, тийм байна гэхээс илүүтэйгээр би зүгээр л хариуцлага тооцдог тогтолцоог л хүсэж байгаа. Монгол Ардын нам байна уу, Ардсан нам байна уу, энэ хамаагүй. Бид өнөөдөр яг те одоо энэ Монгол иргэн бүрийн амьдралыг шууд бусаар одоо шийдэж байгаа энэ сайд дарга нар яагаад ингэж ажиллаа хийж чадахгүй бол зүгээр л одоо өөр юм чаддаг юм аа л хийх хэрэгтэй те бизнес бол бизнес. Яагаад ингэж ер нь улирын ингэж сайд дарга хийгээд те одоо ингэж өртөө юм шиг ингэж энийг бол хилчингээр явуулж энийг бол нэг өөр юмны сайд агентлагийн дараагаар тавьчихдаг. Энийг л эсэргүүцдэг. Цахилгаан дулаанаа бид нар үйлдвэрлэдэг байх хэрэгтэй байна тий. Гэж л ер нь хараад байгаа бас салбар. Тий, ер нь бол одоо олон цахилгаан станцууд бол ер нь яригддаг. Тэгэл яригдаал одоо 20 жил болоод одоо цахилгаан 5 дугаар цахилгаан станц 20 жил яригдлаа. Тэгэл бас л ингээл өндөр шийдэл төрөөг байна. Одоо л яг Чожил Сүрэн сайдын яриад байгаа юм бол бид нар одоо энэ одоо сүүлийн энэ ажилласан те хэдэн жилд одоо 4 жилдээ ийм бодлого гаргаж ингэсэн одоо 50%-аар нэмэгдүүллээ гэл мэдээж юмнууд байгаа. Мэдээж хийгдэх ажлууд бол гэхдээ хичнээн төгрөг зарцуулчаад өнөөдөр хизээ сууж байгаа юутэй сууж байгаа юм бэ гэдэг юу чухал юм шиг санагдаад байгаа. Ялангуяа бид нэр одоо жишээ нь юу гэдэг бид нэр өнөөдөр одоо ачааллаа дийлэхээ өштэй бид одоо жишээ нөгөө ингэдэж шүү дээ Улаанбаатар хот 500 мянган хүн амтай байсан ийм болно гэж бодоагүй Оросууд биднэрт ингэж барьж өгсөн тийм болохоор одоо төгжрээд байна гэдэг. За яг хөө тэгдэм байж тэгвэл өндөр 4 жилийн хугацаанд эн чинь бүх бодлого тооцоо судалгаа байгаад эн чинь юмий чинь ухтуулж эн чинь ягаад төрийн бодлого тэр одоо лаг мундаг сайд болж байгаа хүн юм бол ягаад тэрийг өмнө тооцоолоо за бидний одоо жишээ нь хувийн хвшлүүд тэ дээрэс нь үйлдвэрчлэх гэж чинь тийм учраас тогийг одоо улам одоо ингээд тэ тогны одоо хэрэгцээ маш өндөр болж байгаа гэдэг. Мэдээж тэгнь тэгвэл тэрэн дээр ухтуулсан яг бодлого одоо тий бодлого одоо дээрэс нь тэр шийдвэр нь юу исэн гэдэг нь айгүй бүрхэг байгаа байхгүй. Тэгээд яг одоо болгонгууд энэ эвдрэл гарсан учраас бид нэг хязгаарлаж байгаа. Тэгээд 30-40 жил болсон тэр станцуудаа яагаад шинжилгээгүй? Яагаад одоо засаагүй юм те? Энэ бол одоо шинэ би нэг юм улс төрөөр төгссөн, сурсан гэдэгтэй биш. Энэ зүгээр нэг хамгийн элементарны наад захын хинч гэсэн бодоод ойлгочихор зүйл байхгүй. Тэгээд энийг л яагаад хангаагүй юм бэ л гэдэг. Одоо бол яг хөө тэгээд би юм хийсэн ингэсэн гэж байгаа те. Энэ болохгүй байгаа зүйлийг бид нэр хэлдэг байх хэрэгтэй. Одоо алин бол ингээд чимээгүй суугаад те. За энэ дарга ингэж энэ даргын одоо энэ хүн гэдэг ч юм уу те. Ингээд юу н чимээгүй байгаа даа л надад дөрөөсө одоо таалагдгаа. Би бол мэдээж одоо залуу хүн байна.
над тийм бүхнийг мэддэг. Би одоо энэ нэг юм лаглаг юм ярмааргүй байна. Угаасаа болоогүй байгаа. Над сурч мэдэх юм их байна. Өнөөдрийн хувьд бол би зүгээр л энэ одоо үүсэт байгаа нөхцөл байдлыг ерөөсөө сошиал байна. Бүхэл хүн мэдж байгаа, мэдэрж байгаа. Өнөөдөр тэр тог цахилгаан тасархаас өсвөлээд өнөөдрийн энэ дотоодын нийт бүтээгдэхүүн байд юм уу, эдийн засгийн хувьд байд юм уу, доллар байд юм уу, бүхэл зүйл дээр харагдаж байна. Энийг бол яг одоогийн гэхээс илүү мэдээж энэ бол сүүлийн бас 10 гаруй жил одоо өмнөх засгийн газар хичнээн их найд төгрөг зарцуулаад ер нь яг юу болчихоо гэдэг л одоо хамгийн том асуулт байгаа байхгүй. Таны хувьд ер нь Монгол ардын намд яг хизээ гишүүнчлэлээр ирсэн юм бэ? Ер нь одоо яагаад заавал Монгол ардын намыг сонгосон юм бол төлөөлөлтөө та надад тохиров уу? Яг ерөнхийдөө бол Монгол ардын нам бол ууган нам. Би бол одоо түрүү жилээс хойш Монгол ардын намд илсэн. Тэгээд Монгол ардын нам бол одоо ууган нам, дээрээс нь бас 100 жилийн түүхтэй. Энэ том системийг одоо бид нэр гаднаас нь ч гэдэг юм уу одоо ингээл хичнээн яриад бол нэмэргүй мэдээж энэ намд зүтгэсэн шиг зүтгэе. Хэрвээ энэ систем гажуудлын үйл бас чадхаараа одоо амар том улс төрөөр яах вэ те одоо энэ намыг шинжлэх гэдэг бол одоо одоохондоо бол миний ярих сэдв биш. Гэхдээ зүгээр л би дугаа сумааргүй. Ялангуяа яг энэ болж бүтэхгүй байгаа зүйлүүд дээр. Та тэгэхээр сая ярианд дурдлаа те социал демократ Монголын залуучуудын одоо холбоонд удирдах зөвлөлд нь орсон. Тэгээд бас эрх баригч намд одоо ингээд илсэн залуу хүний хувьд одоо нэгэн салбарын сайдад чиглэсэн чимшиг те ингээд ийм шаардлага дуу хоолойг өргөөд ирэхээр намын ахнараас чинь тань дарамт шахалт ирэх болов. Тэрийг бол сайн мэдэхгүй байна. Одоо одоохондоо надтай ярьсан ч юм уу эсвэл төө чи юм гэсэн юм алга. Тэгээд ч одоо яах вэ те би одоо ямар хууль зөрчсөн биш. Дээрээс нь зөвхөн одоо энэ choice сүрэн сайдад хандаад байгаа юм биш. Би өнөөдрөөс бас постер очим бас илэрхийлсэн. Энэ бол одоо ашиг сонирхлын зөрчилтэй энэ олон жил дарга хийсэн энэ дарга нартай л одоо хариуцлага тооцож эхлэмээр байна л гэдгийг одоо санаачлагыг эхлүүлээд байгаа. Олон энэ сангуудаас тэ олон энэ зээлээс одоо энэ олон зээл аваад тэгээд одоо энэ надад одоо энэ зөндөө баримтууд би ингээл байгаа хараад байна л да. Тэгэл эхнэрийнхаа нэр дээр эсвэл найзынхаа нэр дээр тэдэн тэр бомыг ингээл янз янзын зээлийн сангаас авцсан байна. Дээрээс нь одоо энэ зээлээр авсан мөнгөө буцаагаад банк усаараа одоо иргэдэд зээл гаргаж ийн тэ. Атаглал одоо өдөө аж ахуйн юм одоо дарханд очсон. Одоо тэгээд яхаа мэдэхгүй л тэр яам одоо хайчхаа мэдэхгүй л шүү дээ. Улаанбаатар очих юм уу эсвэл дорнд явах юм уу гэл гайхаад байж энэ ч одоо өчнө болон тэр бомб төгрөгний одоо зардал үүсдэг тий. Тэгэхээр ерөнхийдөө энэ асуудлууд байна. Ерөн зүгээр яг одоо энэ ялангуяа энэ ашиг сонирхлын зөрчил. Тэгээд ашиг сонирхлын зөрчил дээрээ одоо энэ олон тэрбум төгрөгтөө басныхаа дараа одоо энэ хэвлэл мэдээллийг худалдаж авдаг ч юм уу. За тэгээд ард дээр нь дахиад өөр албанд томилогддог тий. Энэ байдалтай л одоо ерөөсөө эвлэрэхгүй л гэж байна. Аашлаар энэ дэр нэгэн тодруулаад асуучих. Таныг бас маш олон тэгж одоо хардчихин л та. 2028 онд улсын хурлын төвшгөө. Миний яг өнөөдрийн хувьд төлөвлөх юм бол би Булган аймаг буюу одоо эцэг хүүхдийнхээ амьдарч тий аж төржсэн газарт бууц суманд сумын захиргаанд орох ажилд орох хүсэлтэй өгсөн байгаа. Тэгэхээр би одоохондоо бол гишүүнхээс илүү ямар ч байсан сумын захиргаанд миний мэргэжлөөр засаг захиргааны удирдлага. Тэгэхээр би сумын захиргаанаас ажлын гаргаа эхлэнэ гэж бодож байна. За хоёулын ярилцлага төгсөж байна. Та төгсгөлд нэмж хэлэх зүйл байна уу? Төгсгмөөргүй байна. Яг нь ерөнхийдөө залуу хүний хувьд улс төрийн оролцоогоо одоо илүү олон залуучуудад энэ оролцоо манаас түгээсээ тий одоо илүү олон хүмүүс улс төрийг сонирхож дээрэс нь одоо энэ эх орныхоо эзэн байгаасаа би бол бас өөрөө одоо эх орныхоо тангараг өргөсөн хилийн зэргийн ахлах төрөөч хүн. Тийм болохоор ямар ч байсан нөгөө ташуулургаан хэлсэн үг гэдэг чинь Монгол улсын иргэн бүрдлэгийн хааж талгаа удаахгүй байхад бидний хэд нөхөд үрд мартагдсан ч яах вэ гэд би яг их сургууль төгсөж байхдаа энэ үгийг бичижсэн. Чадан ядан өшөө их сурж мэдэж боловсролж чадах бүхний эх орныхоо төлөө их болно л гэж бодож байна. Тэгээ энэ дээр залуу хүн болгоом бас дэмжээрээ мэдээж төгсөх юм байхгүй алдаа дутагдал их байна. Мөн
одоо 2026 онд төлөвлөж байгаа хийх гэж байгаа хувийн болон одоо улс төрийн хувьд ч гэсэн их ажил байна. Тэгээд энэ болгоныг та бүхэн харах бах. Одоо яг зөвхөн өчигдрийн пост, өнөөдрийн энэ ярилцлага би бас одоо та өнөөдөр залгаад хэлсэн. Тэгэхээр өнөөдрийн энэ ярилцлага, өчигдрийн пост тэгээд одоо өмнөх шар сонингийн мэдээч гэдэг юм. Ерөн зүгээр энэ болгоноос илүү юу хийж чадах, юу хийхийг одоо харах баха гэж л бодож байна. Тэгээд гол нь олон гэрч байна. Хэдэн мянган гэрч байна те. Өчигдөр лайк дарсан, шеэр хийсэн бүх хүмүүст бол нэр хүндээ одоо өндөр төрөж явна л гэж.